Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Монголд байсан одоо байхгүй зүйлс. Нэгдүгээрт Мончат. Yahoo Messenger-ын үед Мончат гэж байсан бөгөөд уг сайт руу ороод өөртөө хүссэн нэрээ өгч уг сайтад орсон бүх хүмүүстэй public chat дээр чатлах эсвэл private chat-аар хүмүүстэй чатлаж болдог байсан. Чат Улаанбаатар захын нэг багээр давж авснаа. Хай лалраа. Чат хараад авсан. Хоёрдугаарт Emo Style. Монголд Emo Style-тэй хүүхэд залуучууд их байдаг байсан бөгөөд ийм стайлтай хүмүүс хотын гудамжаар их харагддаг, бас тэдгэрийн цуглардч болдог байсан ба энэ стилийн нийтлэг шинж нь урдуур онжуулсан урт ус, дагсны өссөн Sasuke шиг хувцсны өнгөн нэрийн цохор гэх мэт. Гуравдугаарт шилэн савлгаатай тараг. Уг тараг нь 300 ч биш, 30 ч биш, 3 төгрөг гэдэг байсан бөгөөд шилийн буцааж тушаагаад 2 төгрөг авдаг байсан. Тэгэхээр 1 төгрөгөөр энэ таргийг авдаг байсан гэсэн үг.